Монгол улс 2030 он гэхэд дэлхийн өрсөлдөх чадвараар тэргүүлэх 50 орны тоонд багтах зорилт тавилаа. Харин үүнийг биелүүлэхэд эдийн засгийн бүтээц, хүний хөгжил, төрийн хариуцлагын шинжилэл шийдвэрлэх үүрэгтэй гэж засгийн газар тодорхойлсон байна. Гэхдээ бодлогын баримт бичигт тусгасан зорилго бүрийг бодит болгохын тулд эдийн засгийн бүтээмж, хөлбөмбөгийн үнэлэмж, нийгмийн стрессийг бууруулах бодлого онцгой үүрэгтэй. Судалгаагаар Монгол улсад ажлын стресс, санхүүгийн дарамт, ирээдүйн итгэлийн хомсдол өндөр хэврэнэ. Улсын хурлын эдийн засгийн байнгын ороо энэхүү 5 жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр гишүүдийн таланд дэмжээгүй. Учир нь засгийн газраас оруулж ирсэн хөгжлийн өмнөх төлөвлөлтүүд хэмжигдэхгүй, хэрэгжидэггүй, хянаж болдоггүй байсан гэж шүүмжилсэн юм. Ямар ч тач татварын ачааллыг 33.6%-аас 31.5% болгон бууруулж, төрийн оролцоог хумиж эдийн засгийг хувийн хвшил түшгэлсэн ухаалаг бүтцэд шилжүүлэх бодлого баримтлахаа ерөнхий сайд өнөөдөр чуулганы эндэр дээрээс танилцууллаа. Эрүүл аюулгүй амьдрах орчин хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл давтартай байдгийг бэхжүүлж, хүний эрхийн баталгааг ханган, хүүхдийн хөгжил хамгааллыг шин шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20% өсгөхөөр юм учраас төлөвлөлөө. Монгол хүний хөгжлийн бодлогынхаа цөмд нь иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голдон тавьж асуудал танддаг, ард иргэдийнхээ төлөө улс гэрээ боддог ийм төр засагтай байх эрхэм зорилгоо болгож ажиллах учиртайг энд засаглалын шинжилгээнд тусгалаа. Гэхдээ бодлогын баримт бичиг тусгасан зорилго бүрийг бодит болгохын тулд эдийн засгийн бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн стрессийг бууруулах бодлого онцгой үүрэгтэй. Судалгаагаар Монгол улсад ажлын стресс, санхүүгийн дарамт, ирээдүйн итгэлийн хомсдол өндөр хэвээр байна. Хүний хөгжилд хөрөнгө оруулалт хийж, орлогын тэгш байдлыг хангахгүй бол Монгол улс 2030 онд эдийн засгаар тэргүүлэх 50 орны тоонд багтах засгийн газрын зорилт цаасан дээр хэвээр үлдэх хэрэгсдэлтэй. Мөн төрийн оролцоог бууруулж, хувийн хвшил шинжлэх ухаан, инновацид суурилсан хөгжлийн загварт шилжих нь шинэ итгэл, эрс шинтгэлийн гол зорилго. Гэвч засгийн газрын энэ зорилт төсвийн тоо биш, иргэдийн сэтгэл ханамж, итгэл амьдралын чанараар хэмжигдэх юм а. Төрийн хяналт шалгалтууд процессчтой холбоотой асуудлуудыг ямар нэгэн байдлаар иргэдийг шийтгэх, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлахтай холбоотой хэн нэгэн албан тушаалтны дур зоргоор биш, маш тодорхой илэрхийлэгдсэн процесс, шалгуур хангасан дүрм журмтай байх тухай асуудал дээр зоригтой алхам хийхгүй бол энэхээр даргын үзмжээр бизнес хүний эрх өрөө үгүйсгэдэг байна. Дундаж давхрыг 20%-аар нэмэгдүүлэн, дундаж цалин нэмэгдүүлэн гэснээс 2010 онд 61.6%-тай байсан энэ графикаар үзүүлсэн энэ хувь өнөөдөр одоо бүр ингээд нэг жилийн дотор л шууд 3.7%-аар өссөн гэдэгтээ санал нийлэхгүй байна ерөнхий сайд. За өнөөдөр ингээд 5 жилийн төлөвлөгөө орж ирж байна. Ингээ харахаар дахиад засгийн газрын хэрлэх газраас төрийн өмчт компани засаглалыг сайжруулна, орон нутгийн өмч, төрийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлнэ, мэдээллийн харилцааны бүртгэл мэдээлэл тод байдлыг бүрэн хангана гэсэн юм 3 зорилт байна. Тэгээ энэ төрийн өмчийн энэ компанид эдийн засгийн оролцоог нь багасгах, энэ олон гажуудлын үр уулахаа болоод байгаа энэ асуудлыг гажуудлахад ийм л зүйлийг хийнэ гэж харж байна уу? Уг нь бол нээлттэй тол байлгаад IPO буюу одоо олон нийтийн хяналтанд хамгийн сайн хийх асуудал бол олон нийтэд нээлттэй болгох асуудал шүү дээ. IPO гэдэг юм уу, хэдэн хувь харин те. Энэ асуудал ер нь эх 5 жил хийгдэн гэж үзэж байгаагүй. Ямар ч тач бидэнд одоо өгсөн энэ 5 жилийн төлөвлөгөөн дөр бол алга байна. Ганцхан жишээ дурдахад Эрдэнэт үйлдвэр дээр жишээлхэд бид одоо химэл оюун ухаанаар тендер шалгаруулдаг болсноор Эрдэнэтийн шахаа гэдэг юм бол үндсэндээ байхгүй болж байгаа. Тийм их л хийж байгаа. Одоо химэл оюун ухаан тендерийн үнэлгээний хороо хоёр зэрэг ажиллаж байна. Бие биедийн хяналт тавьж байна. Цаашдаа энэ Эрдэнэс хэмжээл бүх шатанд технологийн дэвшлиг ашигласан шинжилгээг хэрэгжүүлнэ. Өнгөрсөн 5 жилийн тайлан хангалтгүй. Нийт 95 үзүүлэлтээр үнэлээд бүх төсөл хөтөлбөр арга хэмжээнүүд нь 50% ажиллаа хийсэн байна. Сүүлийн 10 жил засаг бариад 50% ажиллаа хийх юм бол цаашаа яах юм бэ? Ерөнхий сайдаа. Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах юм, улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулах юм. Ажиллаа хийж чадахгүй байгаа эрх баригч ялсан нам ер нь цаашдаа сонгуульд орох шаардлага байгаа юм. Энэ дээр та юу гэж бодож байна? Очроо тгшүүн сайн байна. Гэхдээ энэ асуултыг өөрсдөө бас тавих хэрэгтэй. Өнгөрсөн жил яагаад та нар энэ хөгжлийн бодлого төлөлтийн хуулийн 6-гийн 5-ыг ярьж байна. Тэгвэл өнгөрсөн жил болгон 5 жилийн төлөвөг үнэлж төлөвөө хэлж хэвчээ. Тэр үед ярьж байхгүй байсан юм.
Нийгмийн стресс, иргэдийн бухимдал, цалин орлогын зөрүү, тэтгэврийн дэгш бус өсөлт зэрэг асуудал бодлогын эргэжлэлтийн хамгийн эмзэг цэг хэвээр хэрэв эдгээрийг шийдвэрлэх шинжилэл хийгдэж чадвал Монгол улс зөвхөн эдийн засгаар бус хүний хөгжил, сэтгэл ханамжаарч тэргүүлэгч болохыг үгүйсэхгүй.